За сайн байцгаана уу? Аянга ТV-гээс мэдчилж байна. За өнөөдөр яах гэж сууж ин гэхээр би өөртөө байгаа уснуудаа бүгднийг ингээд гаргаж ирж хараад тэгээд ерөөхдөө нэг гоё устайгаа холбоотой дурсамжаа ч юм уу те мэдрэмжээ хуваалцсан нэг юм бичлэг хий гэж бодсон юм аа. За уснуудаа ерөөхдөө ингээд харсан чинь нэг тийм чихэрлэг тэгээд жимслэг тийм sweet те тэгээд тийм шинхэн тийм fresh үнэрт ер нь дуртай хүн юм байна. Сэнгэнсэн те тийм үнэрт дуртай хүн юм байна. Тэгээд дургуун үнрээ бодсон чинь ер нь нэг тийм чихэрлэг мөртлөө нэг юм толгоо өвдгөн ялан ус байдаг шүү дээ. Нэг нэлээд ялан үнэртэй. Тийм үнэрэнд бол нэлээд дургуй. Тэгээд тийм үнэргээ ус бол надад байхгүй байна. Ер нь л нэг тийм сэнгэнсэн фрешлэг дүү тиймэрхүү уснууд харагдаж байна. За тэгээд энэ дундаас нөгөө хамгийн их хэрэглэдэг уснаас эхлээд нэг жоохон танилцуулаад явчих тий. Тэгээд хамгийн их хэрэглэдэг хамгийн ер нь дуртай ус нь болохоор энэ Tom Ford-ийн Lost Cherry байхгүй. Энийг болохоор би бараг 3-4 жилийн өмнө авч исэн. Тэгээд одоо хүртэл ингээ хайрлаад юм яадгүй. Төрөж чаддгүй. Хайрлаад гэдэг. Тэгээд амар жаах үлдсэн. Тэгсэн чинь ингээ хайрлаад тийм хайрлаад хадгалаад гэдэг тийм төрлийн усны маань нэг. Тэгээд хаяа нэг бүр амар юм чухал те бүр яг ийм гоё өмөртмөр байгаа үедээ ч юм уу. Ер нь л бараг төгтгүүдээ ер нь сүүлийн үед бол бүр ялангуяа ингэж бараг хараад зөөр кайф аваад тэгэл байж байгаа болсон. Нэг хэсэг яг авсныхаа дараа нь болохоор би бүр амар гамгүй хэрэглэдэг байсан. Тэгээд сүүлдээ нэг бас жоохон болоод ирсэн чинь бүр хайр үрээ. За дуусчвал бас хөрхөн үнэтэй ус штэ тийм боллоо. Дуусчвал би одоо дахиж авах гэж бодоод тэгээд хайрлаа л байгаа. За тэрний дараагийн ус болохоор бас дуртай ус шүү дээ тий. Дараагийн дуртай ус болохоор энэ Dior-ын сүүн цагаан юм байна. Энийг болохоор бас нэлээд дурлж тий найз охиноосоо бэлгэнд авч исэн. Тэгээд энэ ингээд юутайгаа сетэрээ хоёлаа босороо энэ болохоор би болон үс тэгээд гар манда төрөгчөж олдог тийм ойл хэлбэртэй тийм ус ахгүй. Тэгээд ер нь бол ингээ хосоор нь төрөх юм бол нэлийн хурц нэлийн тодтгож өгдөг гэсэн үг юм уу? Тэр одоо Dior-ийн үнэрийг нэлийн тодтогдог нэлийн бас гоё үнэртмээр байгаа үедээ хоёулын хэрэглэждэг. Ер нь бол энгийн үед бол аль нэг юм хэрэглэхэд бол нэг тийм зүгээр ерөөд угаасаа ялгаа байхгүй гинэ. Хоёул нэгээр нь хэрэглэсэн ч гоё үнэртэн хоёулын хэрэглэх юм бол бүр л гоё үнэртэй байх тийм. За тэрний дараагийн ус болохоор Giorgio Armani-гийн My Way сүүлийн үед бол бүр амар дуртай болсон. Энэ болохоор тийм чихэрлэг үнэр ахгүй. Чихэрлэг, жимслэг те тиймэрхүү төрлийн бас үнэртэй. Гэхдээ надад яагаад ч юм энэ усыг ингээд өгөхээр нэг тийм бүр жоохон энэ төр байхад нэг эмээ өдөр ингээл авдарнаас чихэр гаргаж өгвөл ингээд чихрийн цаас ингээд задлангуул синх гэл юм гоё чихэр үнэртэй штэ. Яг нэг тэр ингээд дурсамж стрейтдэг гэх юм уу. Тэгээ би жоохон тийм болохоор ингээд дуртай байдаг. Ер нь ингээд нэг тийм яг юм амар үнэртэй чихэр ингээд чихрийн цаас ингээд задлангуул шууд ингээд нэг гоё чихрийн шууд ингээд үнэртэй л яг л ерөөсө тэр чихрээ чихэр үнэртэй гэсэн. Яг л чихэр үнэртэй. Тэгээд тэгсэн мөртлөө ялан биш яг л ийм гоё сэнгэлсэн чихэр үнэртэй. Тэгээ би энэ хосонд ол сүүлийн үед амар дуртай болсон. Тэр ягаан ус байт юм бэл энэ Maui ягаан таглаатай. Тэр нь болохоор нэлээд үнэтэй юм байлээ. Би тэрийг дараад ихтэй заавал авнаа. Мөнгө цуглуулж авнаа гэж бодсон байгаа. За тэрний дараа болохоор энэ Baidu-гийн Pulp гэдэг энэ ус байна. За энийг болохоор бас амар дуртай дуулаж авсан. Энийг болохоор анх үнэртэж үзэхэд болохоор нэг тийм уул нь бол ингээд наатан жимслэг наад байгаа байхгүй жимслэг ус. Тэгсэн чинь надад болохоор ингээд мэдрэмж нь болохоор нэг тийм сони яад ч юм ийм аймаг
байгаа юм шиг үнэртэйддэг. Тэгээ нөгөө хүний үнэрлэх юм юу мэдрэмж чинь шал өөр байгаа штэ. Тэгээ надад болохоор яагаад ч юм энэ усыг үнэрлэх болгонд л нэг тийм төрхөх болгонд л нэг тийм чихтэй тийм айд байгаа юм шиг тийм модны ч юм уу нэг үнэртэйддэг тийм мэдгүй нотыг харахаар болохоор ерөнхийдөө бол ийм жимслэг басаад байгаа. Тэгээд би бол дуртай. Тэгээд сүүлийн үед бас нэлээд амар сайн шахуу хэрэглэсэн болохоор нэлээд амар жоох үлдсэн болохоор бас л хайрлаад ер нь ингээд одоо ингээд төрхөө болцсон. Тэгээ хараад ингээд хаяа чи гоё шүү гэж бодоод байждаг. За тэрний дараагийн ус болохоор тэрний дараалыг танилцуулах. Энэ амар гоё. Tom Ford type-ийн одоо Lost Cherry type-ны ойлгохгүй. Тэгээ энийг болохоор би сүүлийн үед бараг ингээ 2 дахь шилэн дуусж байгаа. Тэгээд сүүлийн үед ер нь бол энийг ингээд байнга хэрэглэдэг болсон. Би ус төрснөөс илүүтэй ингээд шууд одоо нэмгээ арснууд дээр ингээд түрхээд гарчдаг. Тийм бол яг юм тосны хэлбэртэй болохоор нэг тийм ер нь тосны хэлбэртэй юм өртөн бас яг түрхэд аяга гоё санагдаад нэг тийм юм төрхтэй юм шиг мэдрэмжээ өгдөг. Тэгээд нэмгээ арснууд дээр ингээд түрчгээр ер нь л бүтэн үзэржэнгөө л нэг гоё юм яг цэвэр черри өмсдөг. Тэгээд яг ямар ч халцгүй ерөөсөө яг цэвэр черриний л өмөр гэсэн үг. Тэгэл ойлгочод байна. Тэгээд би өөрөө бас нэг тийм черриний өмөрт амар дуртай болохоор энийг бас сүүлийн үед амар төлхөө хэрэглэж байгаа. За тэрний дараа болохоор энэ усыг ярихгүй байхын аргагүй. Энэ болохоор romantic blue song гэдэг ус. Тэгээд энэ болохоор амар төсөөлөнгөө хямдхан 1900 оноор авч ирсэн. Тэгсэн мөртлөө надад бол ямар ч үнэтэй уснаас илүү энэ ус бол амар таалагддаг. Тэгээд ер нь бол нэг хэсэг бараг энэ усанд яг донтцсон өдрөө болгоно хэрэглэдэг. Өөр юм цэцмааргүй санагдаад болсон юмсан. Тэгээд сүүлийн үед яг жоох ингээд сольж холиолгаа. Ер нь тийм 10 жилийн охтууд эсвэл оюутай охтууд ч юм уу ингээд нэг хэрэглэх юм бол надад амар зөөр юм шиг санагдсан. Яг тийм цэвэрхэн тэгээд нэг юм гоё цэцэг үнэрчдэг. Би бол цэцгийн туртай төрлийн хүн биш ахгүй. Цэцгийн үнэрт нэг туртай биш. Гэхдээ энэ ус бол надад яг цэцэгний үнэр нь гоё юм байна гэдэг мэдрэмжийг яг авах гэсэн ус. Тэгээд энэ бол гэхдээ 2 3 бараг 4 ч хийж магадгүй нэлээд удаа хэрэглэж байгаа. Дуус харна ингээд онлайнаар аваад хэрэглэжтэй онлайн худалдаанаас судалж аваад хэрэглэжээд байдаг. Тэгээ ер нь гэхдээ сая сүүлийн үед л уснуудаа ер нь цуглуулъя гэж боддог болсон болохоос биш. Өмнө нь бол угаасаа өмөртэй бас л дуртай байсан байгаа. Тэгээл нэг тийм цуглуулъя гэж боддгоо нэг усаа ингээл аваад яг тэрийгэ тууштай хэрэглэж байгаа л дуус харна гэж шилэн хаяал дахиад дараагийн усыг авдаг ч юм уу. Эсвэл бол за энэ бол миний өнөр биш байна да энэний хэлгүүдээ эдэр гэж бодохороо ингээл Монгол явуулчдаг ч юм уу. Ер нь яг тийм байгаадсан. Тэгээ сүүлийн үед болохоор ер нь ингээд юм цуглуулал бас нэг юм гоё мэдрэмж юм байна гэж олж харсан болохоор ер нь надад жоохон цуглуулгатай болъё гэж бодож эхэлсэн юм аа. Тэгээд дараагийн ус болохоор энэ Victoria's Secret-ийг бас ярихгүй гэж болох байх. Энэ бас амар гоё. Энийг бол тэтэ мэдгүй хүн бараг байхгүй бах тий. Угаасаа яг л нэг тийм эмхтэлэг тийм үнэрчдэг. Гэхдээ надад нэг сүүлийн үед хүний нэг үнэрлэх үнэр ингээ жоохон өөрчлөгдөд идэв юм байна л да. Би болохоор сүүлийн үед надад тэр үедээ нэг тийг санагддаг байсан ч одоо болохоор нэг жоохон юм ялуун ч юм шиг санагдаад болсон байхгүй. Тэгээд би бас тиймсэнд амар хайртай. Тэгээд би Victoria's Secret-ийн бас нөгөө ягаан бомб шилийг амар төрхтэй байсан санаад байгаа байхгүй. Тэгээд одоо нэг тийж яагаад яг тэр бомб шилийг авнаа гэж бас тоож гэлсэн байгаа. Тэрийг бол гэхдээ яг гой дурсамжаа сэргээсэн маягаар аавна. Тэрийг бараг 2 3 жил хэрэглэсэн баха тэр усыг. Тэгээд амар гоё юм цэвэрхэн сэнгэнсэн үнэрнгээ үнэрчдэг бомб шил болохоор. Тэгээд тэр усыг аавна. Ер нь Victoria's Secret-ийн уснууд бол амар гоё уснууд байдаг. Бас Zara-гийн уснууд амар гоё. Гэхдээ би Zara-гаас сүүлд нэг алюминий үнэртэй нэг ус байсан баха. Тэрийг нь авсан байж байгаа Монгол явуулсан санагдаж байна. Бас ихтэй амар гоё цэвэрхэн үнэртэй. Яг нэг Chanel-ийн ногоонтой төстэй ус байсан санагдаж байна. Apple juice ч үлээ. Тийм тэрийг тэ Монгол явуулсан. За гэх мэтчлэн ер нь бол ингээл үнэртэй уснууд бол цуглуулах одоо ингээд жоохон ингээд цуглуулад эхэлсэн чинь юу гэж бодогдсон гэхээр бас нэг хэмнэлттэй юм байна. Нэг жоохон жоохноор цуглуулад тахаар ер нь ингээл нэг доор яагаад тахгүй
дуусаад ахгүй бүгдийг ингэж хольж сольж хэрглэж байгаа болохоор ерөөхдөө амар удаан хэргэлдэв юм шиг санагдлаа. Тэгээ ер нь эмэгтэй хүн гэлтгүү юуны ертөнд дургуй хүн гэж баг байхгүй бах те. Угаасаа гоё үнэртэй эмэгтэйч дээр ихтэйч дээр ер нь гоё үнэртэй ах юм бол амар гоё штэ те. Тэгээд бас нэг чухал зүйл нь хүнд үнэртүүлэх гээд байгаа даа нэг би одоо гол нь биш яг үнэртэй болсоо яг өөртөө амар гоё мэдрэмж таашаал өгдөг юм байна гэж олж харсан. Жишээлх юм бол одоо би ер нь жоохон эмо төрлийн байхгүй юу? Одоо ингээл стресс нагаар амар хурд уунчдаг. Тэгээд сэтгэлээ ингээ буцааж татаж авахгүй нэг сэрэх гэж амар уддаг. Нилээд оног маань ингэж марч хийж ингээ сэрэгдэг. Тэгэл ер нь ингээл амарын бодоол одоо яах вэ тэхүү инхүү гэл тэгэл идэг болохоор өнөртөө бас яг миний тэр зан чанарт бас амар гоёор эргээр нөлөөлдөг. Ер нь гоё өнөр өндөр цацаад ингээ гарахаар жоохон сэтгэл өргөгдөөл нэг тийм гоё эрч хүчтэй болоод тий бараг ингээд үнэхтэй байсан сэтгэлийг бараг ингээд аз жаргалтай болгож чадах үз. Тийм хүчтэй зүйл бол өнөр юм байна гэж ойлгосон. Тэгээд цаашдаа бас зөндөө олон гоё уснуудтай болно. Тэгээд ер нь ингээд нөгөө Монгол ютуберүүд ч юм уу Монгол ингээд ютубер ингээд монголоор хайхаар яг юм гоё мөртэй усны юу байдгүй юм лээ. Жижигэн бичлэгүүд юм аа цөөхөн байд юм лээ. Тэгээд яг хуу шинэ ус авах юм бол бас тэрний хадлаар ингээд жижигэн бичлэг оруулж ивэл бас зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд ямартайч өнөөдөр энд хүрээд ингээд дуусгая. Тэгээд надтай хамтдаа байсан баярлалаа. Тэгээд мэдээж танд таалагдсан бол лайка битээ харамлаарай. Тэгээд дараагийн бичлэгээр олцъя. Баярлалаа.